За өмнөх YouTube бичлэгээрээ бид хиймэл оюуны хамгийн жижиг нэгж болох нэг ширхэг нейрон хэрхэн энгийн шийдвэр гаргадгийг бол харсан. Гэвч бодит амьдрал тийм энгийн бишээ. Өнөөдөр бид хиймэл оюуны дараагийн төвшин буюу хоёр давхар нейрон сүлжээ хэрхэн илүү үр нарийн олон талын нюансыг ойлгодог болохыг хамтдаа судлах болно. За өмнөх бичлэгээрээ бид сакс тоглохоор явах уу үгүй юу гэдэг тийм үгүй гэсэн энгийн асуултанд нейрон хэрхэн хариулах талаар судалсан. За харин одоо асуултаа арай илүү хүнд болгоё. За өнөөдрийн саксны тоглолт сонирхолтой болох уу? За энэ бол зүгээр нэг явах хэсгээс илүү гүн гүнзгий асуулт юм а. Магадгүй цаг агаар сайхан найзууд ирсэн ч гэсэндээ таны өөрийн бичин тааруу бол тоглолт сонирхолгүй байж болно шүү дээ. За ийм нарийн шийдвэр гаргахын тулд манай AI-д нэг биш хэд хэдэн нейроныг баг болгон ажилуулах шаардлагатай болно. Энэ бол хоёр давхартай нейрон сүлжээний эхлэл юм а. За энэ удаад бидний нейрон сүлжээ нь хоёр давхартай байна. За эхнийх нь hidden layer буюу нуус давхар гэж нэрлэнэ. За энэ бол энд хоёр туслах нейрон байрлана. Харин дараагийнх нь гаралтын давхар буюу output layer байна. За энд нэг дарга нейрон байрлана. Тэр хоёр туслахынхаа дүгнэлтийг сонсоод эцсийн шийдвэрийг гаргана. За тэгвэл эхний алхам туслахуудын дүгнэлт. За манай эхний туслах H1 бол тоглолтын нөхцөл байдлыг дүгнэгч юм а. Энэ нейрон зөвхөн гадаад орчныг л чухалд үзнэ. Харин хоёр дахь туслах нейрон H2 бол хувийн бэлэн байдлыг дүгнэгч юм а. Энэ нейрон зөвхөн дотоод хүчин зүйлийг л чухалд үзнэ. За тэд тус бүр өөрийн гэсэн онцлог жинтэй байна. За H1 буюу нөхцөл байдлын нейроны хувьд бол цаг агаар 0.7 гэсэн жинтэй. За найзууд 0.6 буюу маш чухал гэсэн жинтэй. Харин гэрийн даалгаврын жин ердөө 0.1 буюу бараг хамаагүй байна. Харин H2 буюу бэлэн байдлын нейроны хувьд бол гэрийн даалгавар маш чухал буюу сөрөг нөлөөтэй хасга 1 гэсэн жинтэй. Харин цаг агаар найзууд тийм чухал биш байна. За одоо тооцоол хийж үзцгээе. За өнөөдрийн цаг агаар сайхан буюу X1 нь 1. За найзууд ирсэн буюу X2 нь 1. Гэхдээ гэрийн даалгавар их буюу X3 нь 1 гэж үзье. За H1-ийн нийлбэр оноо нь 1.4 гарч байна. Харин H2-ийн нийлбэр оноо нь хасах 0.5 гарлаа. Хэрв бидний босго оноо 0.5 бол H1-ийн гаралт нь 1 буюу тоглолтын нөхцөл байдал сайн. Харин H2-ийн гаралт нь босго оноо 0.5-да хүрээгүй тул гаралт нь 0 болох буюу би хувьдаа бэлэн биш байна гэсэн хоёр өөр дүгнэлт гарч ирлээ. За одоо 2 дугаар алхам. Даргын эцсийн шийдвэр. За дарга нейрон хоёр туслахын дүгнэлтийг дүгнэлтүүд нь юу вэ гэхээр H1 гэдэг нейроны дүгнэлт нь 1 буюу team гэж гарсан. За H2 нейроны дүгнэлт бол 0 буюу үгүй гэж гарсан байж байгаа. За дарга нейрон бол хоёр туслахынхаа дүгнэлтийг орол болгон ашиглана. Дарга ч гэсэн өөрийн гэсэн жинтэй байна. За даргын хувьд бол нөхцөл байдлын дүгнэлт маш чухал буюу жин нь 0.8 байна. Харин бэлэн байдлын дүгнэлтийн жин нь 0.6 байна. За одоо эцсийн тооцоолыг хийцгээе. За нэгийг үржих нь 0.8, нэмэх нь тгийг үржих нь 0.6, за нийлбэр нь 0.8 гарлаа. За энэ нь бидний босго оноо 0.5-аас их байгаа тул эцсийн шийдвэр нь тиймээ тоглолт сонирхолтой болно. Сакс тоглохоор явна гэсэн шийдвэрийг гаргаж байна. За энд л ид шид оршно. За хэдийгээр хувийн бэлэн байдал муу гэсэн дүгнэлттэй гарсан ч гэсэндээ тоглолтын нөхцөл байдал маш сайн байсан тул дарга нейрон энэ дүгнэлтийг илүү чухал тооцдог учраас эцсийн шийдвэр тийм гэж гарлаа. За энэ бол нейрон сүлжээний нарийн төвөгтэй эсрэг тесрэг мэдээллийг жигнэж илүү гүнзгий нюанстай шийдвэр гаргах чадрын энгийн жишээ юм а. Нүүр царай таних, дуу хоолой орчуулах зэрэг хиймэл оюуны гайхамшигтай чадрууд нь яг ийм олон тэрбум туслах дарга нейронуудын олон давхаргал сүлжээний үр дүн юм а. За энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Энэхүү тайлбар танд ойлгомжтой байж чадсан уу? Сэтгэл хэсэгт саналаа уулзаарай. Таалагдсан бол лайк, шеэр хийж манай сувгийг subscribe хийж дэмжээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзцаая.